Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За ингээд бид нар зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг ном үзэж байгаа. За тэгээд энэ номон дээрээс бид нар яг юу суралцж байгаа вэ гэвэл за энэ ертөнцид одоо төрсөн амьдарч байгаа хүн нэг бүр бурханд итгэдэгч бай, итгэдэггүйч бай хамаагүй тийм ээ. Хүн нэг бүр бурхнаар бурхны зорилгын төлөө бүтээгдсэн. Тэгээд амьдарч байгаа хүн болгон өөрөө мэдчихэж байсан, мэдэхгүй ч байсан бурханд хэрэглэгдэж байдаг. Итгэдэг хүн ч хэрэглэгдэж байгаа, итгэдэггүй хүн ч хэрэглэгдэж байгаа. Тийм ээ. Тэгээ бурхан энэ ертөнцийг ингэж өөрийн зорилгын төлөө бүтээсэн бөгөөд тэгээ хүмүүс бид нар энэ ертөнцид амьдрахдаа бурханы зорилгот хэрэглэгдэж, бурханы ажилд хэрэглэгдэж амьдрдаг. Тэгэхээр одоо итгэгч хүмүүсийн хувьд асуулт гарч ирж байгаа. За тэгвэл одоо би хэрв ер нь одоо ингээд бурхан намайг энэ ертөнцид төрөөд амьдраад явахдаа чухам яг юуг үйлдэж одоо амьдр гэж бурхан надаас хүссэн юм бэ? Одоо бурханы хүслээр бол би одоо ингээд хувь хүн энэ ертөнцид амьдрахдаа чухам яг юуг үйлдэж амьдрах ёстой юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэрний одоо хамгийн нэгдүгээр хариулт нь буюу одоо бидний хүний амьдралын нэгдүгээр зорилго нь бурхан тантай 24 цаг хамт байдаг. Та түүнийг мэдчихэж байсан, мэдэхгүй ч байсан, та харж байсан, харахгүй ч байсан. Тэгэхээр хэрв та итгэгч хүн та энэ ертөнцид амьдрахдаа явах вэ гэвэл тантай тэр 24 цаг хамт байгаа бурхантай бас хамт байж, хамт амьдрах нь таны энэ ертөнцид амьдрахдаа хийх ёстой нэгдүгээр зүйл юм аа. Тэгээ бид нар энэ одоо нэгдүгээр зүйл буюу бурхантай надтай 24 цаг хамт байдаг бурхантай би амьдралаа хуваалцаж хамт амьдрахад суралцахын тулд бид нар 7 бүлэг үзсэн байна. Тэ? Одоо 6 бүлэг үзсэн, одоо 7 дахь бүлэг нь. Өнгөрсөн бүлгүүдийн турш хэрхэн бид нар бурхантай хамгийн ойр дотны найз харилцаатай байх уу? Бурханыг одоо бишрэн дээдлэн гэдгийн одоо хамгийн том зүйл нь юу юм бэ гээл тийм ээ. Тэгээ өнөөдөр одоо хамгийн 14-р бүлэг буюу одоо бурхан хол мэд санагдах үед гэж. Бурхан хол мэд санагдах үед Исая намын 17 эзэн өөрийн хүмүүсээ өөрийгөө нуужээ гэсэн ч би түүнд итгэж найдвараа түүнд тавина. Танд хэрхэн санагдаж буугаас үл хамааран бурхан бол бодиттой билээ. Бурхан таныг идэх хоол, өмсөх хувцас, найз нөхөд, гэр бүл, эрүүл мэнд болон баяр хөөрөөр хангаж байхад өөрөөр хэлбэл амьдралын тань бүх зүйл гайхалтай сайхан байх үед бурханыг дээдлэн хүндлэх нь амархан байдаг. Гэвч амьдрал үргэж дардан байдаггүй бөгөөд бэрхшээл тулгарх үед та бурханыг хэрхэн дээдлэх вэ? Бурхан танаас сая бээрийн тэртээ хол оршин байгаа мэт санагдах үед та юу хийдэг вэ? Зовлонтой үедээ ч бурханыг магтаж, хүнд хэцүү туулахтаа ч түүнд талархаж, соригдохдоо ч түүнд бат итгэн найдаж, зовон шаналхтаа ч түүнд бууж өгч, бурхан танаас хаа хол мэт санагдах үед ч түүнд хайртай байх нь бурханыг дээдлэн хүндлэхийн хамгийн дээд хэлбэр юм аа. Тийм ээ. Өөрөөр хэлбэл бид нар одоо миний амьдрал бүх зүйл яг бурханы ивэлээр дүүрэн тийм ээ ажил төрөл бүтэмжтэй дутагдах гачигдах зүйлгүй эрүүл саруул тийм ээ хөөцөлдөж хийж байгаа ажил үйлс болгон бүтэмжтэй тийм ээ ийм үед бурхан танд би хайртай бурхан минь та намайг ивэдэг бурхан тандаа талархъя тийм халелуя гэд амьдрах бол айгүй амархан. Гэтэл таны нөгөө ингээд дардан сайхан амьдралын замд гинтхэн асуудал бэрхшээл гарч ирээд таны нөгөө босгоод явж байсан амьдрал нурж унаад таны эрүүл мэндээр эрүүл мэндээ алдаад тийм үү мөнгө төгрөгийн гачигдалд ороод амьдралд чинь байгаа хайртай хүмүүс танаас холдож яваад
Таны амьдралд үхэл хагцал тохиолдоод ийм зүйлс таны амьдралд тохиолдох үед та Бурхныг хэрхэн бишрэн дээдлэх вэ гэдэг асуулт байна. Тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо бид нар бүгдээрээ энэ ертөнцид тодорхой хугацаанд амьдраад явж байна. Тэгээ нэг зүйл бол тодорхой. Бидний одоо тэр уншиж, үзэж, харж өссөн тэр үлгэр, тийм ээ? Одоо тэр ардын үлгэрүүд байна. Өнөөдрийн үлгэрүүд буюу одоо өнөөдрийн бидний үздэг кино, уншдаг ном, уран зохиолын номнууд байна. Бид нар бол бүгдээрээ үлгэр юм. Тэр бол бодит амьдралыг өгүүлдэггүй. Хүний амьдрал ийм байвал мөн сайхнаа гэсэн хүний хүслийн тусгалыг л шингээсэн юм. Тэгэхээр тэр үлгэр номон дээр гардаг шиг хүний амьдрал ерөөсөө асуудал бэрхшээлгүй дандаа сайхан байна гэж ерөөсөө байдаггүй. Амьдрч яваад өнөөдрийн ертөнцийн амьдралыг эргээд харахад амьдралд асуудалгүй байна гэж ерөөсөө байхгүй. Тийм ээ? Миний амьдралд маргааш тохиолдох асуудал миний буруугаас байж болно. Миний тэнэг шийдвэрээс гарсан байж болно. Бусад хүмүүсийн буруу үйлдэлээс болоод миний амьдралд хохирол ирж болно. Ямар ч тохиолдолд байлаа гэсэн миний амьдралд маргааш заавал асуудал бэрхшээлүүд тохиолдох болно. Тэгээд бидний одоо итгэх ёстой үнэн юу вэ гэвэл миний амьдралд тохиолдож байгаа бүх зүйлсүүдийг Бурхан харж байгаа. Бурхан мэдж байгаа. Намайг өнөөдөр юу туулаад ямар байдлын улмаас ийм нөхцөл байдал донд орчоод байгаа вэ гэдгийг Бурхан бүгдийг нэг нэгэнгүү харж мэдэж байгаа. Тийм ээ? Тэгэхээр ихэнхдээ бидний одоо анх ингээд Бурханд итгэж байгаа хүмүүсийн хандлага, ялангуяа одоо ингээд бидний Монгол хүмүүсийн хандлага бол ер нь бид нар одоо Монгол буддист сэтгэлгээний хандлага бол ерөөс юу байдгийг гэхэлэр Бурханд итгээд явбал ер нь ажил үйлс бүтнэ. Бид нар одоо буддизмын Бурханд ханддаг хандлага маань тэр шүү дээ. Ерөөсөө л Бурханд итгээд Бурхандыг ил шүтээд л Бурханд тахил махил өргөөд байвал ер нь ажлыг чинь бүтээж өгнө. Тэгэхээр бидний Бурханд хандах хандлага бол дандаа Бурханыг ашиглаж агаад өөрийнхөө ажил төрлийг бүтээлгч гэсэн юм үндсэн хандлагаар ханддаг. Тэгтэл тэр хүссэн ёсоор ч Бурхан таны амьдралыг ивэж өгөхгүй, ажил төрлийг чинь хангаж өгөхгүй, таны гачигдлаас чинь салгаж өгөхгүй, өвчнийг чинь эдгэж өгөхгүй, амьдралд байгаа асуудлуудыг чинь гуугаад байхад амьдралаас чинь зайлуулж өгөхгүй байхад та Бурханыг бишрэн дээдлж чадах уу гэж. Харин бид нар яах ёстой гинэ? Зовлонтой үедээ ч Бурханыг магтаж, хүнд хэцүүг туулахдаа ч түүнд талархаж, соригдохдоо ч түүнд бат итгэн найдаж, зовн шаналхдаа ч түүнд бууж өгч, Бурхан танаас хаа хол мэд санагдах үед ч түүнд хайртай байх нь Бурханыг дээдлэн хүндлэхийн хамгийн дээд хэлбэр юм аа. Хоорондоо хол байж ярилцаж чадахгүй байх үед нөхөрлөл олонтоо шалгагддаг. Бурхантай нөхөрлөл та өөрийгөө үргэлжил түүнтэй ойр байгаа хэмээн мэдрэхгүй. Филипп Янсэ энэ тухай тэмдэглэхдээ ямар ч нөхөрлөл ойртож бас холдож байдаг. Тэгвэл та Бурхантай хичнээн ойр байлаа ч гэсэн түүнтэй харилцааны дүүжин нэг талаас нөгөө тийш савлжил байдаг гэжээ. Чухамхүү энэ л үед Бурханыг бишрэн дээдлэх нь амар биш болдог. Өөртөө харилцаагтаа нь илүү бат бих болгож таныг итгэлээр өсгөхийн тулд Бурхан таныг орхиж мартсан мэт уюудээр шалгах болно. Энэ үед Бурхан хэдэн сая бээрийн цаана байгаа мэт хол санагдана. Сүнсний цангалт эргэлзээ Бурханаас хол хөндий болсон мэт санагдах эдгээр өдрүүдийг Гиген Йохан сүнсний харанхуй шөнө гэж нэрлсэн бол Хенри Новен ийм үеийг эдгүй үеийн үйлчлэл гэжээ. Тозер эдгээр өдрүүдийг түнэр шөнийн үйлчлэл гэсэн ба зарим хүмүүс сэтгэл зүрхний өвөл хэмээн нэрийджээ. Есүсээс гадна Бурхантай магадгүй хамгийн ойр дотн харилцаатай байсан хүн бол Дэвид юм аа. Бурхан Дэвидийг 1-р Самуэль 13:14-т миний зүрх сэтгэлийг хаагч хүн хэмээн баяртайгаар нэрлсэн. Тийм хэдий ч Дэвид
олонтоо Бурхныг өөртөө хамт байхгүй байна хэмээн гомдолдож. Дуулал 11-д эзэн та яагаад тэртээ хол зогсдог вэ? Надад та хамгийн хэрэгтэй цагт та яагаад нуугддаг вэ? Дуулал 22-ын 1-д Бурхан минь юунд та намайг орхисон бэ? Та яагаад надаас хол байна вэ? Миний тусламж хүсэн хашгирахыг та яагаад үл анзаарна вэ? Дуулал 43-ын 2-т юунд та намайг орхисон бэ гэсэн. Мэдээж хэрэг Бурхан Дэвидийг үнэндээ орхиогүй шиг таныг ч орхихгүй. Тэрээр Дэд хууль 31:8-д би чамайг хизээч орхихгүй, би чамайг хизээч хаяхгүй хэмээн удаа дараа амласан билээ. Гэхдээ Бурхан чи миний чамтай хамт байгааг дандаа мэдэрнэ гэж амлаагүй. Харин ч тэрээр заримдаа биднээс нүүр буруулдгаа нуугаагүй юм а. Бидний амьдралд Бурхан огт байхгүй мэд санагдах өдрүүд ирдэг. Флойд Макланг энэ үеийг дүрслэн бичгтээ. Нэг өглөөс ирэхэд чинь бүхий л сүнслэг мэдрэхүй чинь алга болж залбирсан ч ямар ч хариу байхгүй. Чи чөтгөрийг зэмлэн буруутгавч юу ч өөрчлөгдөхгүй. Та сүнсээ сэргээхийг оролдож найз нөхдөөрөө залбируулж байж болох бүхий л гим нүглээ наминчилж таньдаг хүн болгоноос уучлал ирэн мацаг барьсан ч ямар ч үр дүнгүй. Тэгээд та энэхүү сүнсний харанхуйнд хэр удаан үргэлжлэх юм бол хэмээн гайхна. Хэдэн өдөр, хэдэн 7 хоног, хэдэн сараар энэ бүхэн хизээ дуусах вэ? Таны залбирал зүгээр л замхран алга болох мэд. Тэгээд туйлын цөхрөлт хүрсэн үед миний юу нь буруу байгаа юм бэ хэмээн хашгирч эхэлдэг хэмээжээ. Үнэн дээр үүнд таны буруу байхгүй. Энэ бол таны Бурхантай нөхөрлөлийг шалган өсгөх үйлсийн энгийн нэг хэсэг хэмээн ойлгох хэрэгтэй. Христэд итгэгч хүн бүр энэ үеийг амьдралдаа ядаж нэг удаа, ер нь бол хэд хэдэн удаа туулах болдог. Энэ үе нь маш хүнд хэцүү, давж туулахын аргагүй мэт санагдах авч таны итгэлийг бэхжүүлэхэд зайлшгүй чухал юм а. Үүнийг мэдэх нь Йовд Бурхан түүний амьдралд байхгүй мэт санагдсан үед итгэл найдварыг өгсөн. Тэрээр Йов 23:8-аас 10-т үзэгтэн би зүүн тийш явавч тэр алга, баруун тийш алхавч би түүнийг олж чаддаггүй. Би хойд зүгээс ч түүнийг олдоггүй. Учир нь тэр нуугдсан. Би өмнө зүг рүү эргэвч түүнийг олохгүй. Гэвч тэр намайг хааш явж байгааг мэддэг. Тэр намайг алтыг галаар хайлуулах мэт шалгаад намайг гимгүү хэмээн тунхаглана гэжээ. За. Одоо бид нар итгэгч хүмүүсийн амьдралд бид нар бол өнөөдөр ийм нөгөө дөнгөж хөлд орж байгаа итгэгчид биш болсон, тийм ээ? Бид нар олон жил сүмд явж байгаа, олон удаа Библи уншсан, бид нар Бурханд хандаж залбирдаг. Бид нар олон талаар ер нь итгэлийн хувьд өссөн хүмүүс байгаа. Тэгэхээр та бидний амьдралд тохиолдсон бас тохиолдох энэ өдрүүдийн тухай ярьж, өөрөөр хэлбэл Бурхан зарим үед таны амьдралаас холдож явдаг. Гэхдээ энэ нь холдож явдаг гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл Бурхан тантай бид нар ярьж байгаа шүү дээ. Та мэдсэн ч мэдэхгүй байсан ч те Бурхан тантай 24 цаг хамт байдаг. Гэхдээ Бурханы оршихуйг, Бурхан тантай хамт байгааг та мэдрэхгүй өдрүүд ирдэг. Тийм ээ? Та залбираад үнэхээр хов хоосон байх мэт өдрүүд таны амьдрал тохиолдож байсан уу? Тийм ээ? Миний амьдрал тохиолдож байсан. Үнэхээр би ингээд урт удаан хугацаанд Бурхан тандаа залбираад байдаг. Ямар ч хариу байхгүй. Тийм ээ? Тэгээ би бүр ингээд заримдаа цөхрөөд Бурхан минь би яг үний юмд итгэхэд байгаа мó гүм үү? Би ер нь ингээд бүр солиотой хүн юм уу? Тэ? Та үнэхээр яг байдаг үстэй. Тэгээд би тэгээд танд ингээд хандаа та надад нэг ч гэсэн үг хариу хэлэхгүй байна. Тийм ээ? Надад тэгж залбирч байсан өдрүүд байгаа. Тийм ээ? Тэгэхээр яагаад ийм өдрүүдийг Бурхан зөвшөөрдөг вэ гэж. Зүгээр би хамгийн энгийн жишээ авъя. Бид нар энэ хичээлийн турш нэг 5-6 настай хүүхэдтэй эцэг гэхээр жишээ авч ярьж байгаа шүү дээ.
За та 5 6 настай хүүхдтэйгээ одоо өдөр бүр ингээ хамт амьдарч байна гэж бодъё. Тийм ээ? Таныг хамт байхад хүүхэд 5 6 настай хүүхэд чинь бол ер нь айгүй хүмүүжлэлтэй айгүй зөв сайхан амьдрнаа. Тийм ээ? Одоо ингээд ээж аав нь хажууд нь харж явах юм бол тэр хог могоо хогийн савруу хийн, аяг хоол идээд аяг тавгаа угаана, тийм ээ? Тэгээд одоо өөртөө чинь ирж ярина, найзууд юм уу ихч дүүстэйгээ одоо муухай харилцахгүй, тийм ээ? Ерөөсөө ингээд одоо айгүй одоо эцэг гэх нь хажууд байх юм бол хүүхэд болвол айгүй бүх байдлаараа зөв байдаг. Гэхдээ яг таны дэргэд тэр хүүхэд тийм мундаг зөв байгаа нь тэр хүүхэд яг тийм зантай болцсон гэсэн үг бас биш. Тийм ээ? Таныг байхгүй үед тэр хүүхдээс ямар зан, ямар үйлдэл гарч байна вэ гэдэг бол жингнээсээ тэр хүүхдэд сууж байгаа зан. Тийм учраас Бурхан биднээс одоо нөгөө нэг өөрийг нь мэдрэх тэр мэдрэхүүг холдуулдаг юм а гэсэн үг. Өөрөөр хэлбэл Бурхан холдож яваагүй. Зүгээр л бид нар Бурхантай яриад Бурхан надтай хариу үг дурдаггүй. Өдрүүд байна. Сар жилүүд байна. Тийм ээ? Яг одоо ингээд би өөрийнхөө мэдрэхүүг чагнуул Бурхан надтай огт байхгүй байгаа юм шиг. Ерөөсөө би залбираад хариу байхгүй. Намайг сонсохгүй байгаа юм шиг. Ерөөсөө би тэр Бурханд хамаагүй болцсон юм шиг өдрүүд ирдэг. Сар жилүүд тий. Тэгээ өөрөөр хэлбэл яаж юм? Та тэр 5 6 настай хүүхдийг үргэлж хажууд нь байвал тэр хүүхд чинь нэг янзаар амьдрна. Таныг байхгүй үед энэ хүүхэд ямар байдлаар амьдарч байна? Нөгөө хогийн сав руу хогоо хайж гинөө. Эсвэл таныг байхгүй болохоор ихч дүүс найз нөхдөд хараал хэлээд элдвэр хэрүүл хийж гинөө. Тийм ээ? Эсвэл таныг харахгүй байгаа үед янз бүрийн одоо тэр бити авраа гэсэн чихэр боовыг чинь хулгайлж идэж гинөө. Тийм ээ? Одоо би ч гэсэн яг тэгэл одоо бүр жоохон бахта хулгай хийгээл аавда баригдчихл байсан. Манай аав цагаан сар болох гээд хайрцагтаа үзэм оруулж ирээл орныхоо доогор тавил надаа нэг атгыг өгөөл аав гарлаа би орон доогор дахиж ороод дахиж үзэм матхал буцаа гараад ирсэн аав буцаа ороод ирсэн. Тэгэхээр нэг аавын нүдэн дээр байгаа хулгай хийдэггүй, шуналддаггүй, нөгөө нэг үгэнд ордог нөгөө сайн хүүхэд байхгүй шүү дээ. Байхгүй байхад тэр миний тэр нөгөө нэг уртлын өгсөн үзмийн эдэж дуусаг байгаа шүү дээ. Шууд дахиад хулгайлаад авч байгаа байхгүй. Тийм шунхай тий. Тэгэхээр бид нар Бурхан надтай үргэлж хамт байхад бид нар нэг янзаар амьдардаг. Бид нар үнэхээр одоо ингээд тийм ээ эзэн минь ээ баярлалаа. Би одоо хотлоо ярихгүй, хулгай хийхгүй, би юм хуурамч зан гаргахгүй. Тийм ээ аюу сүнслэг ерөөсө дуурайд л тий одоо ингээд сүм мөмд яваад л ингээд хэрэг Бурхан таны залбиралд огт хариу өгөхгүй байвал хэрэг Бурхан тантай огт ярихгүй байгаа юм шиг байвал Бурхан ерөөсө таны амьдралд байхгүй байгаа юм шиг байвал та яг Бурхан тантай үргэлж хамт байгааг мэдэрчээсэн үе шиг амьдрах уу? Тийм ээ? Би одоо аав байхгүй үед аавынхаа хажууд байсан шиг тийм одоо зөв шударга байх уу? Аав байхгүй болохоор хулгай хийх үү? Тийм ээ? Худлаа ярих уу? Бүтлгүй зүйл хийх үү? Тийм ээ? Тэгэхээр бид нар өөрийн хүүхдүүдийг тийм ээ? За одоо ингээд биеийн даалганаа ингээд орхиноо. Тэгээд өөрөө алдаа хийгээд тэндээс суралцгээ, өсгөө. Гэт бид нар хүүхдүүдээсээ одоо ингээд тодорхой нас, тодорхой цагт бид нар биеийн даалгаад явуулах өдрүүд ирдэг тийм ээ. Одоо манай 17 дэх хүү одоо 3 4 хоног 4 найзтайгаа тавуулаа нийлж аваад одоо далай дээр байшин хөлслөөд амрахгаа явчихсан. Тэгээд одоо ингээд бид нар бүгдээрээ л эцэг гэх нь бүгдээрээ л хямарч байгаа шүү дээ. За одоо яана нөгөөдөл чи чаддаг болоо, ингэдэг болоо, тэгчих болоо гээл тий. Бид нар бүгдээрээ бодох юм бол ер нь
одоо санаа зовно. Гэхдээ нөгөө талаас бид нар одоо явуулж байгаа тийм ээ. Яагаад гэвэл биднэргүйгээр тийм ээ. За тэнд одоо тэр хэдэн хүүхэд өөрсдөө хоол ундаа хийж идээд тэр байшин савыг нь аятайхан одоо ингээд цэвэрлээд тий ингээд аятайхан байгаад ирч чадах уугүй юу? За мэдээж одоо тодорхой хэмжээнд бүтлгүүд гарна тий. Ингээд би өчигдөр ярьсан чинь ямар хоол идэв гээл тэгсэн өдөр нь хотдог идсэн ороо бид нар гомь идсэн л гэж. Ерөөсө хоол идэж идээгүй байгаа байхгүй. Дандаа бэлэн юм л идсэн хүмүүс болж таарч байгаа байхгүй юу? За тэгээ өнөөдөр бол бид нар одоо стейк шарж иднэ л гэсэн. За тэгээ тэр нь яах юм бүү мэд тийм ээ. Гэхдээ өөрөөр хэлбэл яаж юм? Бид нар хамт байж байгаа биш. Биднээс холдож явж ийж тэр хүүхдүүд өсдөг. Тэр хүүхдүүдийн жинхэнэ зан чанар гарч ирдэг. Тийм ээ. Тийм учраас Бурхан биднэрт бас яг энэ цагийг өгдөг гэсэн үг. Тийм ээ. Одоо хэлж дээ тийм ээ. Сая нэг өглөө сэрэхэд чинь бүхий л сүнслэг мэдрэхүй чинь алга болж залбирсан ч ямар ч хариу байхгүй. Чи чөтгөрийг зэмлэн буруутгавч юу ч өөрчлөгдөхгүй. Та сүнсээ сэргээхийг оролдож найз нөхдөөрөө залбируулж байж болох бүхий л гэм нүглээ намын чилж таньдаг хүн болгоноос уучлал ирэн мацаг барьсан ч ямар ч үр дүнгүй. Тэгээд та энэхүү сүнснийг харанхуйнд хэр удаан үргэлжлэх юм бол хэмээн гайхна. Хэдэн өдөр, хэдэн 7 хоног, хэдэн сараар энэ бүхэн хизээ дуусах вэ? Таны залбирал зүгээр л замхран алга болох мэд. Тэгээд туйлын цөхрөлт хүрсэн үед миний юунд буруу байгаа юм бэ хэмээн хашгирч эхэлдэг хэмээжээ. Үнэн дээр үүнд таны буруу байхгүй. Энэ бол таны бурхантай нөхөрлөлийг шалган өсгөх үйлсийн энгийн нэг хэсэг хэмээн ойлгох хэрэгтэй. Тийм ээ? Өөрөөр хэлбэл би аавынхаа дэргэд айгүй зөв одоо ингээд үзэн мөхлөөр нь баярлаа аваа гэж зогсчод энэ хүүхд зогсож чинь тийм үү? Аав гараад явхлаар нөгөө үдцэн үзмийн хулгайлтдаг хүүхд зогсож байна. Тийм ээ? Тэгэхээр чин аав хажууд байх нь аав байхгүй байх нь намайг шалгаж байгаа байхгүй. Тэ? Яг ганцруу яг үнэндээ хэн байна? Тэ? Тэгээд тэр шалгалтанд унаад бүтлгүүдэх явцдаа би өсдөг. За ингэж болдгоо маа. Хулгай хийж болохгүй. Тийм ээ? Надад шунал төрхүү төрнөө. Тэгтээ би энэ шунсныхаа хэмжээгээр би хулгай хийж болохгүй гэдгийг би шалгагдаж, бүтлгүүдэж, бүдэрч үзчихээж би сурдаг. Тийм ээ? Бурхан танаас холдсон мэд санагдах үед та түүнийг танд ууралсан байна. Хийсэн ямар нэг гэм нүглийг танд төлөө шийтгэж байна гэж бодож болох юм аа. Үнэхээр гэм нүгэл биднийг Бурхантай ойр дотн харилцах харилцаанаас хөндөрүүлдэг. Бид дуулуургүй болж, бусдад зөрчилдөж, завгүй болж, энэ дэлхийдээ илүү ойртон нөхөрлөж, бусд гэм нүглүүдийг үлдснээр Бурханы сүнсийг гашуудуулж, түүнтэй нөхөрлөө хөргөдөг. За Бурхан танаас холдсон мэд санагдах үед та түүнийг танд ууралсан байна. Хийсэн ямар нэг гэм нүглийн тань төлөө шийтгэж байна гэж бодож болох юм аа гэж. За Ром номын би андараг бол 12-ийн 1 дээр өгүүлсэн байна. Эдүгээ Есүс Христ дотор байгаа хүнд ямар ч буруутгал байхгүй. Ямар ч яллалт байхгүй. Бид нар өнөөдөр Христ дотор байгаа бол таныг одоо таны ямар ч гэм нүглийн төлөө Бурхан таныг одоо ингээд энэ ган зургийг аваа гайгүй байх гэсэн энэ өстө бүтэхгүй гайгүй мох нүгэлтэй энэ нэг одоо буцаагаад би ерөөсөө өөрийнхөө хүүхдээс боллоо энэ нэг тамд өгнө гэж Бурхан хизээч шийдвэр гаргадаггүй гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр яс одоо ингээд та бид нар амьдралдаа гэм нүгэл үлдээд амьдралдаа гэм нүгэлтэй байхад энэ нь та бидний Бурхантай харилцах харилцаанд тодорхой хэмжээнд нөлөөлдөггүй үл нөлөөлнө. Гэхдээ Бурханы намайг хараад нөлөөлдөг. Миний Бурханд хандах хандлаганд л нөлөөлдөг. Тийм ээ? Би одоо яг өмнө жишээ аваад ярьжсэн шүү дээ. За би одоо ингээд жоохон хүүхд байхдаа ээж автагаа яриад инээгээд ингээл чихтэйх ойрхон байж гэн.
За тэгжээс нь одоо яг түрүүчийн тэр нөгөө нэг үзэн хулгайлаад баригддаг шиг ийм ичгүүртэй гэмтэй буруу зүйл хийчихлээрээ би ээж аваасаа холдож яваад байдаг. Гэртээ харихгүй санаатай. Тэгэл холуур яваад гэрт орж исэн ч гэсэн ээж автаа дуурахгүй. Тэ? Одоо яг ингээд ээж авыг зэмлэх юм бол өөдөөс нь одоо тайлбар тавих гэж байна уу, маргах гэж байна уу, худлаа ярих гэж байна уу. Тэг ингээд өөрийгөө л хамгаалах гадал оролдоод байгаа шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл юу харагдаж байна? Би өөрийн хийсэн гэм нүглээс болоод би ээж аваасаа сэтгэл санааны хувьд би холддог. А ээж аав миний гэм нүглээс болоод надаас ээж аавын сэтгэл холддггүй л холддоггүй. Тийм ээ? Та одоо өөрийнхөө хүүхдийг л харж л да. За таны хүүхд одоо ингээд айгүй бүтлгүй юм хийжээ. Тэгээ та хараад миний хүүхд ингэчжээ л гэж бодно уу гэхээс биш энэ өстө дургуун өргөсөн хүүхд байна. Энэ өстө зөвүүн бацаан байна. Энэ мөг ерөөсө хүүхдээ биш болгоно гэж хардаг эцэг гэх гэж нэгч байхгүй. Тэгэхээр та бидний бурхны өмнө үйлдэж байгаа нүгэл болвол бурхны надад хандлах хандлагыг өөрчилдөг. Тийм ээ? Таны хүүхэд ямар ч гэм нүгэл үйлдэж, ямар ч буруу бүтлэггүй явлаач гэсэн та тэрнээс нь болоод тэр хүүхдийг хайрлах таны хайр өөрчлөгддөг. Харин ч эцэг их хамгийн бүтлэггүй явж байгаа хүүхдийнхээ хойноос бүр өхөн хатан зүтгэдэг, тэ? Бурхан ч ижилхэн Библиэлд бичсэн байгаа шүү. 100 хонь байсан чинь нэгэн төөрөөд явчихжээ. Тэгэнгүүт хонч нь яас 99 хоноо орхичоод нэг хоньныхоо хойноос явж байгаа. Тэгэхээр бурхан биднийг гэм нүгэл үйлдээд тэ бурууг үйлдэхэд яг тэр зөв байгаа 99 хоныг орхиод буруу явж байгаа ганц миний хойноос явдаг тийм хайраар хайрладаг биднийг. Тэгэхээр бидний гэм нүглээс болоод бурхны надад хандлах хандлага өөрчлөгддөг. Харин миний өөрийн бурханд хандах хандлага өөрчлөгддөг. Тийм ээ? Би одоо хэлж шít би яг ээж аав нь би буруу юм хийцнийг мэдэж байна. Тийм болохоор тэр буруутай байдал маань намайг ээж автагаа яг нөгөө нэг тэр гим үйлдэхээс өмнөх шиг ойрхон байхад надад садаа болоод байдаг. Би ээж аврагоо хараад инээж чаддаг. Ээж аваагаа очиод тэврээд авч чаддаг. Ээж авдаа яг хуучин шиг эрхэлж чаддаг. Нэг тийм хоосон бидний хооронд нэг юм жижигхэн хан үүссэн юм шиг ийм сэтгэл төрдөг. Тийм ээ? Тэгэхээр гим нүгэл бол хүмүүс биднийг бурханаас яг ийм зай үүсгдэг. Энэ зайн тэгтээ бурхны хувьд үүсээд байгаа юм шиг. Миний сэтгэл дотор үүсээд байгаа. Гэхдээ олонхдоо энэ бурханд хаягдсан мэд, түүнээс хөндөрсөн мэт мэдрэмж нь гим нүгэлтэй ямар ч холбоогүй байдаг. Энэ нь бид бүхний туулах ёстой итгэлийн шалгалт юм аа. Бурхны тантай хамт байгаа гэж мэдрэхгүй. Амьдралттай тэр огт ажиллахгүй байгаа мэт үйдэж та түүнийг хайрлсан, итгэсэн, дуулуурсан, түүнийг дээдлэн хүндэлсэн хэвээрээ байж чадах уу? Тийм ээ? Өнөөдөр Христ итгэгчдийн бурхныг дээдлэн хүндлэхүүдэд гаргадаг нийтлэг алдаа бол бурхныг эрэлхийлэх бус харин ямар нэг мэдрэмжийг л хайх юм аа. Тэд ямар нэг мэдрэмж авахыг л хайдаг ба энэ нь Библиэд өөрсдөө магтаал өргөсөн гэж боддог. Энэ бол буруу юм. Тиймээс биднийг ийхүү мэдрэмжил хайхыг болиулахын тулд бурхан биднээс мэдрэх үг зайлуулдаг. Христтэй ойр байгаа мэт мэдрэмжч гэлээ мэдрэмжийг л эрэлхийлэх нь бурхныг жинхнээсээ дээдлэн хүндлэж буй хэрэг биш юм аа. Тийм ээ? Тэгэхээр бид нар одоо бурханд хандаад залбирахад зарим үед үнэхээр одоо ингээд миний залбирал яг бурханд хүрж ийн гэдгийг нь мэдэгддэг. Тийм ээ? Миний сэтгэлд баяр хөөр төрдөг. Тийм ээ? Миний сэтгэл дүүрдэг өдрүүд байна. Яг залбираад ингээд зүрх амар том тайвширдаг цагууд чиг байна. Ийм залбирлууд байна. Зарим үед яг төрүүчих шигтэй ингээд яг н хоосон газарлуул залбираад байгаа юм шиг. Ганцаараа л өөртөөгөө л яриад байгаа юм шиг. Тийм өдрүүд ч байна. Тэгэхээр энэ дээр биднэрт юу гэж хэлж байна гэвэл чамд ямар мэдрэмж төрж байгаагаас үл хамааран чамтай 24 цаг хамт байгаа.
Бурхан чиний хэлж байгаа үг, сонсож байгаа, одоо мэдэрч байгаа мэдрэмж бүгдийг Бурхан мэдж харж байдаг. Энэ бол өөрчлөгдөхгүй. Харин чиний тэр Бурханы оршихуйг мэдрэх мэдрэмж болвол заримдаа байна, заримдаа байхгүй. Хэрвээ бид нар өнөөдөр одоо тэр одоо worship-ээр дамжуулаад, сүмийн цуглаанаар дамжуулаад, магтан дуулал, залбирлаар дамжуулаад одоо Бурханыг л нэг мэдэрч гисэн тэр Бурханы оршихуйг л заавал мэдрэх гэж чармаагаад эхлэх юм бол тэр чинь буруу болно л гэж хэлж байгаа. Яг гэвэл бид нар Бурханыг л бишрэн дээдлж байгаа болохоос биш, Бурханы оршихуйг мэдрэх гэж хайж байгаа хайх нь буруу юм а гэж хэлж байгаа. Яагаад буруу гэхлээр таны Бурханы оршихуйг мэдрэх мэдрэмж бол заримдаа байна, заримдаа байхгүй. Тэр нь ч зүгээр. Энэ бол одоо хамгийн хэвийн юм а гэж биднэрт хэлж байгаа. Тэгээ хэлж дээ дахиад сонсороо тийм ээ. Өнөөдөр Христ итгэгчдийн Бурханыг дээдлэн хүндлэхүүдэд гаргадаг нийтлэг алдаа бол Бурханыг эрэлхийлэх бус харин ямар нэг мэдрэмжийг л хайх уу юм а. Тэд ямар нэг мэдрэмжийг авахыг л хайдаг ба энэ нь Библиэл өөрсдөө магтаал өргөсөн гэж боддог. Энэ бол буруу юм. Тэ сая жаргалтай нэгдсэн чуулганд яваад ирсэн. За саяны нэгдсэн чуулганд яасныг мэдэхгүй. Ер нь ингээд уртлын нэгдсэн чуулган молгон дээр одоо яг чуулганы хамгийн сүүлийн өдөр ингээд бүх пасторууд өмнө гараад ингээд хүмүүстээр гар тавьж залбираад тэгээд тийм үйл явдал болдог. Саяных төр болсон үг би мэдэхгүй байна. За тэгээд ингэхлээр одоо миний харж байхад бол айгүй олон хүмүүс ухаан алдаж унж байгааг би харсан. Пасторууд ингээд тэр магтаал яваал бүх пасторууд урд зогссон итгэгч нар нэг нэгээрээ очиод залбируулаад тэгээд энд ч ухаан алдаж унаал тэнд ч ухаан алдаж унаал. Тэг ингээ хөндлөнгөөс харуул энэ бол одоо айгүй тийм хүчтэй одоо сүмийн одоо тийм нэг үйлчлэлийн цаг болоод байгаа мэт одоо сүмийн сервис тийм ээ. Тэгээд их олон хүн цуглаад тэгээд одоо тэр олон хүмүүст бие биендээ төрж байгаа мэдрэмж нь бас халдварладаг тийм ээ. Тэгээд өөрөөр хэлбэл тэр хүмүүс юунаас болж ухаан алдаж унаад байна гэвэл тэр Бурханы оршихуй юм уу тэр цаг үеийн мэдрэмжээс болж тэр хүмүүс ухаан алдаж унж байгаа. Тэгвэл бид нар бусд үед одоо нэгдсэн чуулганы биш үед манай сүмдэр ер нь хүмүүс ухаан алдаж ундаггүй. Тийм ээ? Ухаан алдаж ундахгүй бид нар зүгээр л одоо ингээл магтаал одоо яг л ингээл ердийн л үйлчлэл болдог. Тэгвэл одоо тэр ухаан алдаж унаад байгаа тэр одоо мэдрэхүү хамгийн чухал юм уу? Тийм байхлаараа л одоо жинхнээсээ магтаал болоод байгаа юм уу? Тийм биш зүгээр одоо ингээд байхлаараа магтаал болохгүй байгаа мó гэдэг асуулт гарч ирж байна шүү дээ. Тэгвэл энийг тэр асуултанд бид нарт өнөөдөр хариулж байгаа. Чамд төрж байгаа мэдрэхүүгээс чиний одоо Бурханы чамд хандж байгаа хандлага тэр хайр бол ерөөсөө хамаардаггүй маа гэж. Тийм ээ? Өөрөөр хэлбэл чи Бурханы өмнө ухаан алдаж унсан чиг ухаан алдаж унахгүй байсан ч гэсэн Бурхан чамайг хардаг, сонсдог, чамайг хайрладаг. Тэрэнд ерөөсөө өөрчлөлт байхгүй. Тэр гарч байгаа зүйлс бол зөвхөн танд тухайн үед төрж байгаа бол мэдрэмж юм. Энэ нь таны Бурхантай харилцах харилцаатай шууд хамаарал бас байхгүй гэсэн үг. Тийм ээ? Тиймээс биднийг ийхүү мэдрэмжил хайхыг болиулахын тулд Бурхан биднээс мэдрэхүүг зайлуулдаг. Тийм учраас одоо яг тэгж нөгөө нэг ухаан алдаж унаал тийм ээ одоо ингээл Бурханы оршихуйг ингээл яг гүн гүнзгий мэдрээд энэ мэдрэмжнээс бид нар ингээд хөөцөлтөөд эхлэхээс Бурхан сэргийлээд биднээс энэ мэдрэхүүг холдуулцдаг. Тийм учраас бид нар ингээд бидний амьдралд ийм сүнсний өвөл ирэх өдрүүд байна гэсэн үг. Христ ойр байгаа мэт мэдрэмжч гэлээ. Мэдрэмжийг л эрэлхийлэх нь Бурханыг жинхнээсээ дээдлэн хүндлэж бөөх хэрэг бишээ. Таныг нялх итгэгч байхад Бурхан танд өөрийгөө байдаг гэдгийг мэдүүлэхийн тулд
өөрийн хамт байгааг батлах мэдрэмжүүдийг хангалттай өгч таны томоогүй хуваа хичээсэн залбирлуудад хүртэл хариултуудыг өгдөг. Харин таныг итгэлээр өсгөх үед тэрээр таныг эдгээр мэдрэмжүүдээс хамаарлаас тань салгах болно. Бурхны хаа сайгүй оршин байдаг чанар хийгээд түүний оршихуун илрэл хоёр тис ондоо зүйл юм. Эхнийх нь бодит зүйл бол нөгөөх нь олонхтой мэдрэмж байдаг. Бурхан таныг мэдсэн ч мдээгүй ч үргэлж оршин байдаг ба түүний оршихуй бол зөвхөн мэдрэмж төдийхнээр хэмжигдэхээргүй хитрхи гүн гүнзгий зүйл билээ. Тийм ээ. Тэрээр таныг өөрийнх нь оршихуйг мэдрээсэй гэж хүсдэг хэдий ч түүнийг мэдрэхээс илүүтэйгээр түүнд итгэхийг л хүсдэг юм аа. Учир нь мэдрэмж бус итгэл нь Бурханд тааламжтайжээ. Тийм ээ. Тэгэхээр таны хүүхдтэйгээ одоо дахиад 5-6 настай хүүхдтэй жишээ рүү очие, тийм ээ. Таны 5-6 настай хүүхэд одоо ингээд танаас ирээд тэврээд одоо ингээд таяр хоёлаа хамтдаа инээгээд ийм ойрхон байх цаг мөчүүд байна. Тийм ээ. Тэгээд та үнэхээр одоо ингээд хүүхдтэйгээ инээгээд ямар их ойрхон байгаагаа, ямар гал халуун биеиндээ хайртай байгаагаа мэдрэх өдрүүд байна. Мэдээж тэр бол айгүй гоё. Ийм нэг хэсэг хугацааны ийм мэдрэмжээс илүүтэйгээр тийм ээ. Таны 5-6 настай хүүхэд таныг байсан ч байхгүй байсан ч гэсэн яг таны үгийн дагуу таны үгийг сахин дагдаг байвал энэ нь танд тэр тухайн үеийн хүүхдтэйгээ эрхлэх тэр мөчөөс илүү үнцэнтэй. Тийм ээ. Одоо би хэлж шít аавынхаа нүдэн дээр би нэг янзаар аавыгаа гараад явангууд бити игрэгс минь хийдэг л ийм л хүүхэд байна. Хэрв би одоо манай аав ингээд хараад за ганц зөрөгт би миний хүүнд бити хүрээрээ гэвэл цаач хизээч хүрэхгүй. Тийм ээ. Яагаад гэвэл миний хүү намайг сонсдог, намайг хүндэлдэг, миний үгэнд дуулуурладаг. Хэрв үүнийг манай аав харж байвал нөө тухайн мөчид одоо намайг надтай инээгээд хөхрөөд баярлаад тэр явж байгаа мэдрэхүүгээс илүүгээр энэ хүүхдийн тань итгэмжит таны өмнө зөвхт байдал нь танд илүү баяр хөөргийг авчирна. Тийм учраас энэ дээр хэлж тэрээр таныг өөрийнх нь оршихуйг мэдрээсэй гэж хүсдэг хэдий ч түүнийг мэдрэхээс илүүтэйгээр түүнд итгэхийг л хүсдэг юм аа. Учир нь мэдрэмж бус итгэл нь Бурханд тааламжтай байдаг ажээ. Амьдрал тань нуран унж буй мэт байхад Бурхан танд яагаад ч олдохгүй байх тэр үеэл таны итгэлийг хамгийн ихээр шалгадаг. Йовд яг ийм зүйл тохиолдсон. Нэг л өдөр тэрээр бүх зүйлсээ гэр бүл, бизнес, эрүүл мэнд бүх эд хөрөнгөө алддаг. Гэвч үүнээс илүүтэйгээр хамгийн ихээр түүний урам хугарч байсан зүйл гэвэл удаан хугацааны туршид Йов номын эхний бүтэн 37 бүлгийн туршид Бурхан түүнд ямар ч хариу өгөөгүй юм аа. Тийм ээ? Бүгдээрээ бид нар Йов ном мэдж байгаа. Тэгээ Йов маш их том одоо зовлон гачлан тохиолдсон. Тэгээд 37 бүлгийн туршид Йовд Бурхан нэг ч хариулт өгөөг. Тийм ээ? Бурхан гомдолж байгаа, Йов гомдолж байгаа, тийм ээ? Йов асууж байгаа би юу буруу хийчихв? Би яах ёстой байсан, тийм? Бурхан хариу өгдөггүй. 37 бүлгийн туршид амьдралд тань чухам юу тохиолдоод байгааг ойлгохгүй үед Бурхан таг чимээгүй байхад Бурханыг хэрхэн магтах вэ? Хямралын үед ямар ч харилцаагүйгээр хэрхэн холбоотой хэвээр байх вэ? Нүдтэн нулимсаар дүүрэн байхад хэрхэн Есүстээр хараагаа байлгах вэ? Тэгвэл та яг Йов шиг инхүү үлд. Йов 1:20-21 тэрээр газар унаж мөргөв. Тэрээр би хийн хөвлөгөөс нүцгэн ирсэн. Би нүцгэн буцсан. Эзэн өгсөн, эзэн зайлуулан авлаа. Эзний нэр алдар шиг гэв. Тийм ээ. Тэгэхээр бид нар одоо түрүүн ярьсан тийм ээ. Одоо хүний амьдралын бодит байдал
Одоо бидний тэр үздэг кино, одоо ингээд уншдаг уран зохиолын ном, бидний тэр дуртай үлгэрүүд бол дандаа бидний хүслийн тусгал юм аа. Харин бодит амьдрал бол бидний амьдралд амьд байгаа цагт асуудал дандаа байна. Энэ бол бидний амьдралын одоо энэ ертөнцийн амьдралын бодит байдал. Ямар ч тохиолдолд бидний амьдралд асуудал хэцүү асуудал бэрхшээлүүд дандаа тулгарна. Хоёр дахь үнэн юу вэ гэвэл та Бурхныг хамт байгааг мэдэрч байсан, мэдрэхгүй ч байсан Бурхан тантай 24 цаг хамт байдаг. Таны амьдралд ямар ч хүнд хэцүү тохиолдож байлаа гэсэн Бурхан түүнийг харж байгаа, мэдэж байгаа. Үнэхээр дааж давшгүй хүнд зүйл тохиолдоод Бурхан танд хариулахгүй байгаа бол үүнийг үүрэх нь надад сайн, танд сайн гэж Бурхан үзэж байгаа л гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр эдгээр зүйлс бол бодит зүйлс юм аа. За бусд мэдрэмжүүд Бурхан намайг сонсохгүй байгаа мэд. Бурхан намайг хаяад явчихсан юм шиг. Энэ мэдрэмжүүд болвол эрен бас байхгүй болно. Тэгэхээр бид нар юун дээр амьдралынхаа итгэлийг тулгуурлах гээд байна вэ гэвэл танд төрөх мэдрэмж дээр битгий итгэлээ суйрлуулаарай л гэж хэлж байгаа. Амьдралын бодит үнэн бол амьдрал асуудлаар дүүрэн Бурхан 24 цаг надтай хамт байдаг. Таны амьдралд өнөөдөр ямар ч асуудал тулгарсан Бурхан түүнийг харж байгаа, мэдж байгаа. Тэгээ Бурхан таны даахгүй хүнд ачааг өгөхгүй. Та өнөхөр даахгүй мэд хүнд ачааг үүрч байсан ч гэсэн үүнийг даах хүчийг бас Бурхан өгдгөө гэдэгт та итгэх хэрэгтэй. Магадгүй би одоо 20 жилийн өмнө 30 жилийн өмнө ингэж хэлсэн бол би энэ хэлж байгаа үгэнд тэр болго итгэхгүй байсан ба. Гэхдээ би өнгөрсөн итгэлийн амьдралын турш явж хараад энэ бол яг үнэн байдаг гэдэгт би хатуу итгэдэг. Ямар ч хүнд хэцүү байсан тэрнээс эцсийн үр дүнд нь Бурхан тэр бүхнийг миний амьдралд яг миний хувьд дандаа сайнаар ашигласан. Тийм ээ? Би бат итгэдэг. Тийм учраас би та нарт өнөөдөр юу гэж хэлмээр байна гэвэл танд юу гэж санагдаж байна? Танд ямар мэдрэмж төрж байгаагоос тэр итгэлээ битгий суйрлуулаарай. Яг бодит үнэн бол Бурхан тантай үргэлж хамт байдаг шүү. Танд яг ямар байна? Түүнийг Бурхан нуулгүй хэл. Бурханд зүрх сэтгэлээ нээж, өөртөө төрж буй бүхий л сэтгэл хөдлөл мэдрэмжээ түүнд хэл. Йов мөн инхүү, Йов 7:11-т би дуугүй байж чадахгүй. Би уурсан, хорсож байна. Би энэ бүхнээ хэлмээр байна хэмээсэн. Бурхан хол мэд санагдах үед тэрээр Йов 29:4 дээр Бурханы нөхөрлөл миний гэрээг өрөөх үед би эд сайн явжээ гэсэн. Бурхан таны эргэлзээ, уур хилэн, айдас гашуудал, төөрөгдөл асуултуудыг тань хүлээж авч чаднаа. Ямар ч итгэл найдваргүй байгаагаа Бурханы өмнө хөлөөн зөвшөөрөх нь итгэлээ илэрхийлж байгаа хэрэг гэдгийг та мэдхүү. Дэвид Бурханд итгэж байгаа хэдий ч бас цөхөрч байгаагаа дуулал 116:10-д би итгэсэн, тиймээс би бүрэн сүрлээ гэж хэлсэн гэжээ. Би Бурханд итгэж байгаа ч би сүрч байна гэж байгаа нь зөрчилдөж байгаа мэт боловч Дэвидийн чин шудраг байдал үнэндээ түүний гүн гүнзгий итгэлийг илтгэж байгаа ажээ. Нэгдүгээрт тэр Бурханд итгэсэн. Хоёрдугаарт тэр Бурхан өөрийнх нь залбирлыг сонсно гэдэгт итгэсэн. Гуравдугаарт Бурхан түүнд ямар байгаагаа дараач түүнийг хайрлсан хэвээр байна гэдэгт итгэсэн юм а. Бурханы хэн гэдэг дээр түүний өөрчлөгдөшгүй мөн чанар дээр төвлөр. Нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн таны хувьд хичнээн хэцүү байсан ч гэсэн та Бурханы өөрчлөгдөшгүй зан чанараас зуураарай. Бурханы тухай өөрийн мэдэх мөн хүннийг өөртөө сануулж тэр бол сайн, надад хайртай, надтай хамт намайг юу туулж байгааг мэдэж байгаа. Надад санаа тавьдаг. Миний амьдралд зориулсан сайн сайхан төлөвлөгөө түүнд байгаа гэдгийг үргэлж өөртөө давтан хэлж бай. Рэймонд Эдман Бурханы чамд гэрэлтээд хэлсэн зүйлд харанхуйдч бүү эргэлз хэмээн хэлжээ. Тийм ээ. Тэгээд олон удаа ер нь ингээд бид нар өмнөд хэлсэн тийм ээ. Ер нь ингээд Бурханд урам хугарах
явдал олон тохиолддгоо. Одоо яг би ингээ өөрийнхөө амьдрал дээрээс харахад олон удаа ингээд за би одоо ингээ бурхан намайг яг ийшээ яв гэж байна гэд ингээ дагаа явсан. Тэгээд дагаад яваад байсан чинь замын төгсгөл бүтлгүүдэл тохиолдчихсон. Тэгээ би ингээ бүтлгүүдэл тохиолдоход би бол яг хуу ер нь ингээд өөрөө ч хумсралахгүйгээр би одоо ингээд за энийг яг болно гэж утсан болсонгүй гэдэг нь миний хувьд том урам хугарал одоо ингээд зүрх үхэлт тийм ээ. Ингээд одоо бүтлгүүдслээ гэсэн ичгүүр өөрийгөө шал тэнэг байдлаар мэдрэх мэдрэмж ингээ олон зүйлс надад одоо тохиолдож байгаа тийм ээ. Гэхдээ тэрэн дотроос нэг том зүйл бол яг үнэндээ би сэтгэл зүрхэндээ ингээд нэг бурханд урам хугарсан юм уу? Би бурханд гомдсон байдаг. Тийм ээ. Бурхан надад хайртай, бурхан надтай хамт тэгсэн мөртлөө надад энийг л битгий өөрөөд гуугаад байхад яг энэ бүтлгүүдлийг надад өглөө. Тийм ээ. Надад бас яг тийм зүйл тохиолдчихс. Би ингээл машин бариад ер нь ингээ бурхан дандаа залбирахтаа би одоо ингээл миний анхны энэ гэмтэл бол угаасаа машины ослоос болсон байхгүй. Тэгээ би ингээд бурхан дандаа залбирахтаа дандаа бурхан минь та намайг ингээд аваар осол ийм аюул хамгаалж өгөөрэй гэд ингээд дандаа залбирдаг. Тэгээ явж байгаад би хэдэн жилийн өмнө машинаар амар аваар хийгээд нөгөө машинаа бүр ингээд юучгүй болгоод тэгсэн чинь дараа нь ингээд миний сэтгэл дотор нэг ийм асуултын тэмдэг үүссэн. Ингээд би өөрөө ч гүйцэд ухамсарлахгүй байгаа ш. Яасан бэ? Би бурханаас яг л ийм битгий тохиолдуулаараа би дандаа гуйсан ш. Би дандаа гуйсан. Тэгээ би бодохдоо бурхан надаа энийг л арай зөвшөөрөхгүй хаа гэж бодсон. Тэгсэн чинь бурхан энэ нөгөө нэг энэ яг миний битгий тохиолдоос гэсэн зүйл тохиолдчихлоо. Тэгээд би өөрөө ч тухайн үед гүйцэд ухамсарлаагүй. Би бол ер нь бурханд урам хугарсан. Тэгээ бурханаас ямар нэг байдлаар одоо ингээд би сэтгэлээрээ холдсон байгаа байхгүй юу? Ер нь би тэрнээс хойш тэгж залбирахгүй эднэр болоод тийм ээ. Ингээд миний нэг юм жоо ургамлсан хүүхэд шиг эднэр болж ирсэн. Би ингээд хожим эргээд харж байхад тэгээд тэр одоо ослоос хойш надад үлдсэн нэг юм юу байна вэ гэвэл би ерөөсөө өмнө нь ингээд би гараад машин бариад явахдаа за би одоо ингээд ер нь ингээд би их дажгүй жолооч хурд хэтрүүлдэггүй тэрвээ ингээд та нар яг миний хажууд суугаад явах юм бол би ер нь ингээд урд явж байгаа машинаас дандаа зайтай явдаг. Ер нь бол ингээд нэлээд одоо хашир машир ер нь би өөрийгөө их дажгүй жолооч гэж боддог байхгүй юу. Тэгээд тэр ослын дараагаар би юу ойлгосон бэ гэвэл ерөөсөө тэр осол тохиолдно гэдэг бол миний хэр зэрэг жолооч бэ? Хичнээн жилийн туршлагатай вэ гэдэгт ямар ч хамаагүй юм байна. Осол гэдэг бол ерөөсөө секундын хэд хугацааны дотор л тохиолддог юм байна. Тэгэхээр би юу ойлгосон гэхээр энэ осол чи ерөөсөө миний надаас хамаардаггүй юм байна шүү дээ. Тийм ээ? Тэгээ би тэрнээс хойш одоо надад тогтсон нэг зуршил бол ерөөсөө би хамгийн ойрхон зайд ч явахаас юм би машинд орж суугаад машинаа асаагаал хөдөлгөөс би бурхан залбирдаг. Бурхан минь хамгаалж өгөөрэй. Тийм ээ? Одоо яасан би нөгөө нэг машин бариад явахдаа өөртөө найдахаа болсон. Би бурханд найддаг болсон. Тийм ээ? Тэгэхээр би зүгээр энэ бүгдээр дамжуулж юу хэлээд байгаа юм гэхэлэр одоо хүн бурханд урам хугарна, бурханд гомдно гэхлээр одоо ингээд айгүй том сонсогдоод бид нар гойгүй би ч гэсэн өөртөө би ер нь тэгдэггүй яаж тийх юм юу гэсэн үг бурханд гомдно гэж юу гэдэг бурханд урам хугарна гэж юу байдгийг гэж хэлмээр. Гэхдээ яг бодит байдал дээр бид нар яг үнэндээ амьдралд урам хугарч одоо хувь тавиландаа гомдохоос илүүгээр бурханд урам хугарч бурханд гомддөг юм байна лээ. Тэгэхээр бурхан үнийг мэддэг. Тийм учраас одоо хэлж чинь тийм ээ. Чи итгэл найдваргүй байгаагаа бурханы өмнө хүлээн зөвшөөрөх нь итгэлээ илэрхийлж байгаа хэрэг гэдгийг та мэдхүү гэж. Тийм ээ. Эзэн минь ээ би ингэж бодоод ингээд би миний сэтгэл танд үнэхээр ингээд би миний дотор ингээд танд гомдсон ч юм уу танд урам хугарсан ч юм уу ийм мэдрэмж байна намайг уучлаарай. Тийм ээ. Үнийг ил гаргаж ээж
бурхан битэрийн хоорондын харилцаа сая эдгэрнэ. Яг л хоёр хүний хоорондын харилцаа шиг. Тийм ээ. Би Балжин юм аа, би чамайг одоо ингээд Твиттерээр харилцаа тэр жилийн нэг үйл явдлаас хойш жоохон өөр болцсон. Яагаад үг гэхээр би одоо чамайг ингэн байх гэд ботсон чи тэгээгүй, харин эсрэгээр шал өөр юм хийсэн чинь би чамд ингээд дотор нэг гомдох сэтгэл төрөөд тэрнээс хойш өнөөдөр хүртэл Твиттерийн харилцаа урдын ихшгээ ойр дотнд биш болцсон гэдгийг би одоо Балжинамтай өөдөөс нь харж сууж ярьж ээж ойлголцож ээж битэрийн харилцаа нөгөө өмнөх байдал дээр очино. Тэгвэл хүн бурхан хоёрын хоорондын харилцаа бас яг адилхан. Тийм учраас бид нар яг үнэндээ бурханы өмнө очиод одоо тэр гимшин гэдэг чинь бид нар сэтгэлээр нэхийг л хэлж байгаа. Эзэн минь ээ, би энэ дээр ингээд миний амьдралын бүтлгүүдэл тохиолдсон. Би одоо ингээд тань дандаа залбирч ийсэн. Би таныг миний залбирлыг сонсон, намайг хамгаална. Надад бол ийм зүйл тохиолдохгүй гэж бодсон. Тэгтээ тохиолдсон. Тэгээ энээс болоод би ингээд танд гомдсон юм уу? Ингээд миний сэтгэл танаас холдсон байна. Тэгээ намайг уучлаарай. Тийм ээ? Яагаад вэ? Яагаад гэвэл бурхан миний хэлсэн гуйсан болгоныг биелүүлэх үүрэггүй шүү дээ. Тийм ээ? Харин ч тэр ослоос хойш миний итгэлийн амьдралд нэг өөрчлөлт гарч ийн шүү дээ. Нөгөө өмнө нь бол би одоо ингээд машиныг би бариад байна гэж боддог байсан бол одоо бол би үгүй би бурхантай хамт явахгүй бол юм бүтэхгүй шүү гэдгийг тэр нэг машины эвдэрлэр одоо надад бурхан суулгаж өгж шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр бурхан намайг аваар дуруулахгүй байхаас илүүгээр бурхан миний итгэлийг нэг алхам ахиулах нь бурханд чухал байсан учраас бурхан түүнийг зөвшөөрсөн. Би бол зүгээр л айлын эрх хүүхэд шиг л хариу ажиллаж байгаа байхгүй. Уучлаарай, бид нар бүгдээрээ тэгж байгаа. Бид нар мэдчихсэн мэдэхгүй ч байсан. Тэгэхээр энэ үүднээсээ бид нар бурханд айгүй чин үнэнгээ хэлээрэ гэж хэлж байгаа. Энэ дээр сая гурван зүйл хэллээ. Нэгдүгээр тэр бурханд итгэсэн. Хоёрдугаар тэр бурхан өөрийнх нь залбирлыг сонсно гэдэгт итгэсэн. Гуравдугаар бурхан түүнд ямар байгаагаа дараач түүнийг хайрлсан хэвээр байна гэдэгт итгэсэн юм а гэж. За би нэг энэ залбирал дээр би нэг юм хэлмээр байна. Би бас өмнөх хичээлүүд дээр ч гэсэн яг энэ жишээг ярьж ирсэн юм а. Тэгээд нэг охин билүү ингээд нөгөө нас бараад клиник хөвгөлд ороод амьлаад буцаж амьлаад тэгээд одоо ингээд нөгөө нэг пастрын охин нэг тийм кино байдаг та яг тийм түүх. Тэрэн дээр одоо гардаг те тэр охин одоо ингээд явж ирсэн. Би Есүсийг харсан гэл. Тэгээд нөгөө пастор ингээ гайхаа юу яриад байгаа юм бэ энэ хүүхэд чинь гэл те. Тэгээд хамгийн гайхамшигтай нь одоо тэр хүүхэд үнэхээр одоо ингээд деважинд очсон байна гэдэг ээж аав хоёр нь яаж итгэсэн бэ гэвэл надад нэг ихч байна лээ гэд. Тэр хүүхэд хэлж байгаа байхгүй юу? Тэгсэн чи юу ихч гэд. Тэгээ нэр байхгүй. Тэ? Тэгээд над дээр ирээд тэр миний ихч. Тэгээд ерөөсө тэр бол ганцхан тэр одоо эхнэр нөхөр хоёр л мэдчихсэн. Тэр эхнэр нь одоо жирэмсэн болоод тэгээд зулбцсан. Тэм учраас тэр хүүхдэд нэр байгаагүй. Тэгээд тэр одоо өөрийнх нь төрсөн охин деважинд очисон чинь тэр зулбсан охин нь одоо нэг өснө тэр хүүхдээ их чинь байж штэ тэнд байсан гэд. Тэр болвол одоо тэр нөгөө пастор эхнэр хоёрыг ингээд бүр яг үнэхээр одоо энэ хүүхд чинь яг деважинд очисон байна гэдгийг ингээд үнэмшүүлдэг. Тэр нь биш. Над хамгийн сонь юу байсан гэхээр за тэр одоо хүүхд ингээ өвдлөө гэсэн чинь тэр одоо пастрын тэр сүмийн одоо нөгөө залбирлынх ингээ биеийн рүү утасдаж байгаа. Тэр одоо ингээд өвчтөй нэг залбираараа гэл те. Тэгэд ингээд бүх хүмүүс янз бүрээр залбирч байгаа. Зарим нь ингээл цэцэрлэгтээ зогсож байгаа л залбираал те. Тэгээд яг түрүүчийн бидний хэлдэг шиг бид нар залбирах болгондоо чин сэтгэлээсээ тэг залбирч чаддаггүй. Бас залбирах болгондоо яг бурхны оршихуйг мэдэрдэггүй. Тэгтэл тэр кинон дээрээс юу харсан гэхэлэр тэр охин эргэж ирээд хэлдэг. Намайг өвдөөд ингэсэн чинь тэр тэнд байж байхдаа залбирсан. Тэр сүмийн хүмүүсийг. Тэгээ надаа энэ киноноос одоо юу аюух итгэд төрүүлсэн гэхэлэр хоосон залбирал гэж байдаггүй юм байна. Тийм ээ? Миний хувьд хоосон юм шиг залбирал байж болно шүү дээ. Тийм ээ?
Чимгээ намайг залбираа чимгээг ивэж өгөөрэй. Чимгээд нэг асуудал байгаа маань тэрийг засч өгөөрэй. Би магадгүй шал өөр юм бодоод амаараа тэгж залбирчиж магадгүй шүү дээ. Бид нар тийм өдрүүд байна. Гэсэн ч Бурхны хувьд Бурхны дуудаад залбирчил байгаа бол хоосон залбирал гэж байдаггүй юм байна. Тийм учраас бид нар ерөөсөө үргэлж залбирдаг хүмүүс байцгаая. Тэгээд залбиралдаа итгээрэй. Яагаад гэвэл хоосон залбирал гэж байхгүй шүү. Тийм ээ? Бурхан өөрийнх нь залбиралыг сонсно гэдэгт итгэсэн. Бидний залбиралыг би залбирч байхдаа Бурхан яг намайг сонсож байна. Яг одоо ингээл яг надад хариулж байна гэдэг тэр мэдрэмж нь надад орж ирэхгүй байж болно. Би ерөөсө хов хоосон газар руу залбираад байгаа юм шигч байдаг байж болно. Гэхдээ яг энэ бодит үнэн бол юу вэ гэвэл Бурхан хандсан нэгч залбирал хоосон өнгөрдөггүй юм байна шүү гэж. Йовын амьдрал нуран унж Бурхан чимээ нэргүй байсан үед ч Йов Бурханыг магтах, талархах зүйлсийг олж чадсан юм аа. Тэрээр Бурхан сайн бөгөөд хайрладаг. Бурхан бүхнийг хийх чадaltaй. Тэр миний амьдралын хэсэг бүрийг ажиглан мэдэж байдаг. Бүхэл зүйлсийг тэр л удирдан жолооддаг. Түүнд миний амьдралд зориулсан төлөвлөгөө байгаа. Тэр намайг аварна гэдэгт итгэсэн. Бурхан амлалтаа биелүүлнэ гэдэгт итэг. Сүнсний ган гачгийн үед Бурханы амлсан амлалтуудад төвчээртэйгэр найдан түшиж өөрийн сэтгэл хөдлөлд авталгүй байж тэрээр таныг төлөвшлийн илүү гүн гүнзгий төвшин рүү аваачиж байна гэдгийг ухаарах хэрэгтэй. Зөвхөн сэтгэл хөдлөл мэдрэмжинд суурилсан нөхөрлөл өнгөцхөн байдаг. Тиймээс зовлон гонигт бүү дарагд. Бурханы зан чанарыг ямар ч нөхцөл байдал өөрчилдөггүй бөгөөд та мэдрэхгүй байсан ч Бурханы нэгүүлсэл үргэлж таны төлөө бүрэн оршиж байдаг юм аа. Бурхан байхгүй мэд санагдах нөхцөл байдал дунд хэдий ч Йов Бурханы үгээс зуурсан. Йов 23:12-д би түүний уруулын тушаалаас холдоогүй. Би түүний амнаас гардаг үгсийг өдөр бүрийн талхнаасаа ч илүү нандинсан гэжээ. Бурханы үгэнд итгэсэн Йовын энэ итгэл түүнийг огт учир нь ойлгогдохгүй нөхцөлдөж итгэмжит хэвээр үлдээсэн юм аа. Энхүү тэрээр итгэлээрээ зовлон дундч хүчрэхийг хэвээр байж Йов 13:15-д тэр намайг алж болгоч би түүнд итгэхэл болно гэж хэлжээ. Тийм ээ. Тэгэхээр бид нар ерөөсөө биднэрт өнөөдөр Бурханы оршихуй яг мэдэгдэж гин үү, мэдэгдэхгүй байна уу? Бурхан таны залбиралд хариулж гин үү, хариулахгүй байна уу? Тэрнээс хамаарахгүйгээр Бурхан тантай 24 цаг хамт байгаа. Бурхан таныг харж байгаа. Бурхан таныг амаа нэгэд залбирахаас өмнө ч таны зүрх сэтгэлд ямар байгааг мэдж байгаа. Үүнд бид нар хатуу итгэх ёстой маа. Бурханд хаягдсан мэд санагдсан ч өөрийн мэдрэмжийг үл хайхарна. Түүнд итгэсэн хэвээр байх нь Бурханыг хамгийн гүн гүнзгийгээр дээдлэн хүндлэж байгаа хэрэг. Бурхан таны төлөө юу хийснийг сана. Хэрвээ Бурхан бидний гэм нүглийн золиос болгон Есүсийг загламай цовдлсноос өөр ямар ч зүйлийг таны амьдралд зориулан хийгээгүй байлаач гэсэн тэрээр таны үлдсэн амьдралын туршид танаар өөртөө магтаал өргүүлэх хангалттай эрхтэй билээ. Бурханы хүү таны төлөө өөрийн амиа өгсөн. Энэ бол түүнийг бишрэн дээдлэх хамгийн агуу шалтгаан аж. Харамсалтай нь бидний төлөө гаргасан Бурханы зовлонд золиосын хатуу деталуудыг маш амархан мартдаг. Мэдэж байгаа л бидний сэтгэлийг хангадаг. Бурханы хүбэр цовдлуулахаа өмнө шалдлуулж, танигдахгүй болтлоо зодуулж, ташуурдуулж, хүмүүсээр доромжлуулж, хараалгуулж, өргөс тэтмийг толгойдоо углуулж, нулимуулж байсан юм аа. Ямар ч зүрх сэтгэлгүй хүмүүсээр харгислуулж, дооглуулсан тэр тэдэнд амтнаас ч дор үзэгдсэн. Цус алдснаасаа болж бараг ухаан алдсан Есүс нүсэр загалмайг уулын орой өөд үүрүүлэн гаргуулж тэр загалмайдар удаанаар тамлагдан зовж өгөхээр хадагдсан. Түүний эцсийн тусалд цус урсан гарч амь тасрах үед ч хүмүүс түүнийг
доромжлон хашгирч чи өөрийгөө бурхан гэлүү хэмээн басамжилж байсан юм а. Тэгээд Есүс хүндрэлтний бүхий л гэм нүглийг өөртөө үүрч бурхан тэр муухай бүхнээс хараагаа зайлуулахад Есүс цөхрөнгөө баран бурхан минь юунд намайг хаян вэ хэмээн хашгирсан юм. Есүс өөрийгөө аварч болох байсан ч хэрв тэгсэн бол тэр таныг аварч чадахгүй байсан. Энэхүү аимшигт хар мөчийг үгээр илэрхийлэхэд ч бэрх бурхан яагаад ийм аимшигт хэрцгий тамлалыг зөвшөөрч твцсэн юм болоо? Яагаад? Учир нь ингэснээр та мөнхийн тамаас ангижирч түүний алдрыг мөнхөд хуваалцах амьдрал руу очих боломжтой болсон билээ. Библиэд 2 дугаар Коринт 5:21 нүгэлгүй Христэд бидний төлөө бидний нүглийг үрүүлсэн юм а. Тэгснээр бид түүнтэй нэгдэн Бурханы зөвхт байдлыг хуваалцах болсон хэмээн бичжээ. Танд бүх зүйл өгөгдөхийн тулд Есүс бүх зүйлсээ өргөсөн. Таныг мөнхөд амьдруулахын тулд Есүс амиа өгсөн билээ. Зөвхөн энэ л та түүнд тасралтгүй талархаж магтаалыг өргөх хангалттай шалтгаан юм а. Тиймээс та юуны төлөө талархах билээ хэмээн дахин хизээч бүү эргэлзээрэй гэсэн. Тэгээ бид нар одоо ингээд Есүс бидний төлөө жагалмайд цовдлогдсон гэд энэ тухай ярьж байхад бид нар нэг одоо эсийн бүлэг дээр байжсэн манай нэг эсийн бүлэгт сууж байсан дөнгөж 20-од настай охин ингэж хэлсэн байхгүй. Бид нар ингээд Есүсийг жагалмайд цовдлогдсон гэд тэгэхээр ингээд нэг өчнөө сонсчихсон. Тэгээ энэ нь одоо ингээд бидний сэтгэлийг хөдлөхөө болцсон тийм ээ. Тэгээд одоо ингээд зүгээр төсөөлөхөд за одоо ингээд дэлгэцэн дээр бид нар 29 хүн байж тийм ээ. За бид нар ингээд энэ 29-үүлээ нэг өрөөнд ингээд байжсэн чинь гаднаас одоо ингээд буу барьсан алуурч орж ирлээ гэж бат. Тийм ээ. Тэгээд одоо ийм зүйлс манай зөндөө тохиолдчихсан. Ялангуяа Америк тийм ээ. Одоо нэг манай Виржиниа Техэд сургуульд нэг тийм солонгос уяд буу авч гараад 30 хэдэн хүнийг буудаж алж байсан тохиолдол байгаа. Тийм ээ. Ерөөсө одоо ч тийм Монгол хүүхдүүд очиж сурдаг. Тэгээд за одоо 29 хүн ингэ байжсэн чинь нэг хүн нэг алуурчин буу бариад орж ирсэн. Тэгээ одоо ингэ бид та нарыг буудна. Тэгсэн чинь за одоо ингэ тийм үү балжинэм усгээд нөгөө алуурчны бууг нь ингээд цээжээрээ халахлаад тэгээд одоо ингээд балжинэм буудуулаад тэгээд одоо тэр алуурчныг зайлуулад тэгээ одоо ингээд 28 хүн бид нар амьд үлджээ гэж бат. Өөрөөр хэлбэл балжинэм биднийг аврахын тулд өөрийн амийг золиослчихжээ. За энэс цааш энэ 28 хүмүүс бид нар хэрхэн амьдрах вэ? Тийм ээ. Балжинэмд одоо эхнэр байгаа, хүүхдүүд байгаа. Тийм ээ. Тэгээд одоо би үлдсэн амьдралдаа хизээ нэгэн цагт би одоо ингээд би юу ч хийгээд одоо балжинэмийн эхнэр хүүхдүүд нь юм уу одоо балжинэмийн төлөө юу ч хийгээд миний амийг амарсан тэр өрийг би төлж дийлэхгүй. Харин хэрв нэг өдөр одоо ингээд балжинэмийн эхнэр ч юм уу хүүхд нь над руу ганцраг хаа та завтай юу би нэг тэр хотод очиж гинэ та намайг тосоод аваач гэвэл би одоо яах вэ? Би одоо ингээд сонсч ирсэн ах нь амжихгүй ах нь завгүй ах нь амар их ажилтай байд юм аа. Тэ чи ихтгэхгүй яасан бэ? Ингэж хариулах уу? Тэ эсрэгээр би бол одоо тэрийг сонсоод хаана гинэ хэдэн цагт гинэ ах нь очино. Тэ ямар ч тайлбар байхгүй. Ямар ч ажил байсан би хоош нь тавиад тийм ээ. Би үг дуугүйгээр очино. Тэгээд үг дуугүйгээр үйлчлэнэ. Тийм ээ. Яагаад гэвэл тэр нэг миний хүргэж байгаа жоохон тус, миний надаас гарч байгаа жоохон золиос бол балжинэмийн миний төлөө хийсэн зүйлийн саяны нэгдэж хүрэхгүй юм. Гэхдээ хэрэг би энэ жоохон ч гэсэн зүйлийг балжинэмийн төлөө хийхэд хэрэг балжинэм харуул ингээд баярлаад инээмсэглэхийн төлөө
би ямар ч золиос, ямар ч тайлбаргүйгээр бид нар золиосыг гаргахад бэлэн байна. Тэ? Энэ 28 хүн бүгдээрээ тийм л байх бол. Тэгвэл Христэд итгэгчийн амьдрал гэдэг бол ерөөсөө энийг л хэлж байгаа. Бид нар Бурханаас ивэл авахын тулд Бурханд үйлчилж байгаа юм биш. Бид нар Бурхан биднийг аварсны төлөө, энэ золиосынхын төлөө би юу ч хийсэн, үлдсэн бүх амьдралаа зориулсан ч энэ нь Бурханы миний төлөө Есүсийг өргөснийг хэдэн саяны нэгдэж хүрэхгүй. Гэхдээ би өнөөдөр үлдсэн амьдралдаа Есүс намайг эргэж хараад толгой тохиол инээмсэглэхийн төлөө л та бидний Бурханд үйлчилж байгаа үйлчлэл, та бид нар Бурханы өмнө зөвийг үйлдэхийг хичээж байгаа хичээл бол та бидний талархлаас л ургаж гарч байгаа. Бурханаас айсандаа биш. Тийм ээ. Бурханы өмнө үүрэгтэйдээ биш. Бурханыг панаалдж байгаа нэг юм салгаж авах гэж байгаадаа биш. Аврагдсны төлөө талархсан сэтгэлийн л илэрхийлэл юм аа. Тэм учраас Христэд итгэгч бидний амьдрал бол ерөөсөө Бурхан намайг хараад инээмсэглээсэ. Бурханыг миний өнөөдөр хийж байгаа зүйлс, миний залбирал, миний үйлчлэлийг Бурхан хараад инээмсэглээд толгой дохиос. Тийм ээ. Би хичнээн агуу зүйл, энэ ертөнцийн хэмжүүрээр хичнээн агуу зүйл үлдээд ч Бурханы миний төлөө хийсэн зүйлийн саяны нэгдэж хүрэхгүй. Хизээч хүрэхгүй. Зүгээр л миний хийж чадах зүйл бол би Бурханы төлөө, Бурханыг инээмсэглүүлэхийн төлөө л би үлдсэн бүх амьдралаа золиослоод ч гэсэн үйлчлэх юм аа. Энэ бол бидний Бурханд өргөж байгаа талархал юм аа. Үүнийг л Бурханыг бишрэн дээдлэх үү гэж хэлж байгаа юм аа. За тэгээд 14 дугаар бүлэг дууслаа. Тэгээд 8 сарын 20-д хүртэл цөмөрөө завсарлая. За тэгээд 8 сарын 20-доос бид нар эхлээд энэ уртлын бүлгүүдээ яг одоо ингээд бүгдийг буцааж сануулад тэгээд одоо бид нар дараачийнхаа зорилго руу орох юм аа.